цусд сувг үзүүлж бай. оны намрын нэг шөнө Мөрдөн байцаагч Майс сүрэн жижүүр хийж байтал Октябрийн районы төмөр замчны байрны орцонд эмэгтэй хүн алуулсан байна гэсэн дуудлага иржээ. Тиймээс Майс сүрэн шинжээч хэрэг бүртгэгч дарга зэрэг нээсэн 7-8 хүний хамт хэргийн газарт очсон байна. Харанхуй орцонд үзлэг хийхэд нэлээд махлагдууд 40 насны эмэгтэй шатны гажууд дээшээ гарan хөвдөж байсан бөгөөд талий гажиг хэн нэгэн гаж тунтан хүчирхийсэн нь илт байж. Хэргийн газар ирсэн хурандаа алтан гэрэл байдлыг ажиглаж байснаа. Энэ бүсгүйг амьсгал хураасан хойно нүчир хийлжээ. Маш зэрлэг үйлдэл. Ийм хэрэг Монголд ер нь гараагүй юм да гэж нухацтайхан хэлжээ. Энэ үг тэнд байсан хүмүүсийн сэтгэлд нэгийг бодогдуулж алуучныг заавал олох юм шүү гэсэн бодол сэтгэл их урсгалж өгсөн байна. Нохой тавьсан боловч шивэрсэн борон дундуур явсангүй. Гэвч тэд алуучны шүнжин мөрдхийн зэрэгцээ ганц нэгээрээ яваа хүн болгоныг шалгаж байсаар нэг л мэдэд үүр цайлгажээ. Өгсөн хүнтэй явуулдах гэдг нь сэтгэлд үл багтах бөгөөд шинжилгээгээр талий гажиг нас барсны дараа хурцлүүлсэн нь тогтоогджээ. Мөрдөн байцаагч Майс сүрэн урд өмнө ийм гажиргалтай хэрэг гарч байгаагүй болохоор уг хэргийг гадаадын хүн үйлдсэн байж магадгүй гэсэн таамаглал дэвшүүлсэн байна. Хамгийн гол нь гэрч олох чухал байсан бөгөөд төдөлгүй байрны хавьяас 3 гэрч олджээ. Тэд өөр хоорондоо зөрүүтэй тодорхой бус зүйл мэдээлж байсан ч нэг л хүний тухай ярьж буй нь ойлгогдож байв. Ингээд алуучны ерөнхий дүр төрх босч ирсэн ч Мөрдөн байцаагч улам тодруулахаар шуурх айлжээ. Мөн тэр хавийн бүх байгууллагаар орж хэрэг гарсан шөнө жижигүр харуултай байсан хүмүүстэй уулзаж саарл цувтай босоо халмигтай дунд зэргийн нуруутай цайвар царайтай хүн ирж уцаар ярьсан хэсэг ийм хүнийг харсан эсхийг уйггүй асууж сургалжээ. Хүмүүсийн гэрчилж буйгаар бол алуурчин итгэхэд их л залуухан болох нь ойлгогджээ. Энэ нь Майс сүрэнгийн таамаглалыг булиантуулж орхисон бөгөөд 40 орчим насны аавгайг 20 орчим насны залуу хүчирхийлж амь насанд нь халтмааргүй тэгтээ бүр нас барсан хүнтэй хурцл уйлмээргүй санагдаад байж. Хамгийн гол гэрч өгүүлэхтэй хэрэг гардаг шөнө нэг залуу орсны үүдэнд зогсоод 40 орчим насны таргавтар хүүхнийг хоргоогоод байсан. Гэхдээ тэр хоёр хизээ язааны хоёр шиг байсан. Хүүхэн шүхэр барьсан байсан тул түүний царайг анзаараагүй. Би дэрэгдүүр нь бүр хүүхний талаар зурж өнгөрөхөд эрэгтэйгээс нь гой үнэртэй ус ханхалж байсан. Бас түүнээс арх үнэртэж байсан. Тэр залуугийн царайг би харж амжаагүй. Бороо орж байсан тул тэр нүрээ цууныхаа захаар халахлах маягтай жаахан гэлжиж явсан. Хүүхэн залуу хоёр сүүлдээ хоорондоо маргалдах шиг болсон. Залуу нэхэл тунирхаж байгаа янзтай хүүхнийг орсны үүдэнд орхиод хоошоо явсан. Хүүхэн араас нь явж л байхгүй юу гэж хэлэх шиг болсон. Химээжээ. Мөн өөр нэг гэрч өгүүлэхтэй. Шүн дундын үед хэн нэгэн хүн манай албан газрын хаалгыг зогсон. Цонхоор харавал 20 гаруй насны залуу зогсож байсан. Уцаар яриулчих гэхээр нь би зөвшөөрсөн. Тэр залуу уцаар ярихдаа нэг хүүхнийг харагдаад чи буцаад гараад ир надад $1 байна гэж ярьж байсан. Жаахан арх уусан бололтой харагдсан. Үнэртэй ус ханхлуулсан соёлтой байрын залуу байлаа. Бороотой байсан тул гутал нь орсон цовны ханцуун шороо болж халтарсан байсан шүү. Надад тэр баярлаж талархснаа илэрхийлсэн. Би түүнийг их л хангалуун амьдралтай залуу байна гэж бодсон. Химээжээ. Гэрчүүд нэг л хүний тухай яриад байгааг Мөрдөн байцаагч сайтар ойлгож байлаа. Тэгээд тэр нөхөдтэйгөө зөвлөлдсөний эцэст шөнө ажлаас буудаг хүмүүс харуул жижүүртэй байсан Орос мэрэгжилтэн төмөр замд ажилдаг тэр байранд суудаг орсуудыг хүртэл сайтар шалгажээ. Гэвч алуурчин тодорсонгүй. Тиймээс Майс сүрэн хит хитэн гэрчийн мэдүүлэг дээр үндэслэн алуурчны ам зургийг гаргахаар нэг нөхөртэйгөө 2 шил арх авч тоншуу сэтгүүлийн шог зураач Ц байдитай уулзсан байна. Учир нь байдын Монголын эрүүгийн түүхэнд 25 мянгатын хэрэг гэж алдаршсан Дүүлянт хэргийн алуурчны ам зургийг тун адилхан гаргасан гэдэг. Байди түүний хүсэлтийг хүлээж аваад би таны бичсэнийг чадах ядгаараа дүрслэхийг бодъё. Гэхдээ хожим андуу ташаа юм болж гимгүй хүнийг хэлсдүүлэх вэ гэж болгоомжлоход Майс сүрэн энэ талаар санаа зовлтгүй бид ерөнхий баримжаа авч байгаа юм химээжээ. Төдөлгүй Майс сүрэн байдигийн зурсан ам зургийг шуурхай зөвлөлд оруулж хэлэлцүүлсэн байна. Энэхүү зураг жохом ямар ач холбогдлого хийх хинч мэдэхгүй байлаа. Уг зурагтай холбоотой янз бүрийн санал гарсан бөгөөд болгоомжлох нэгэн байхад үзээ даалт гэж зоригжуулах хүнч байв. Эцэст нь Майс сүрэн уг зургийг ховилж олшруулад Мөрдөн байцаагч нарт тараажээ. Мөрдөн байцаагч хүн өөрийн гэсэн дэг аятай байдаг бөгөөд халаас төрөвч тэмдэглэлийн дэвтэрт нь ихнэр хүүхэд нь ойртох ёсгүй. Тэдэнд тэмдэглэлийн дэвтэр энэ тэрэ үзүүлэх юм уу ажил албаа задалж ярьж болохгүй. Гэмт хэргийн чанартай альва нууцыг чанд хадгалж байх зарчимтай байдаг юм санаж.
Тэрж байтугай соц нийгмийн үеийн цагдаагийн дарганаар мөрдөн байцаагч нарынхаа эхнэрийг урьж зөвлөхөө өгдөг. Мөрдөн байцаагчийн эхнэр ямар байх тухай зохих шаардлага тавьдаг байж. Алуурчны хам зургийг хүлээж авсан цагдаа нар кино үйлдвэрийн газрууд, автобусны буудал, нисэх онгоц галт тэрэгний буудал, ганц ресторан, бүжиг цэнгэний газруудаар чамгүй эрэл хайгуул хийсэн боловч уг зурагтай төстэй нэг ч хүн харагдсангүй. Тиймээс зарим байцаагч ер нь энэ зураг бриллиант болж орхилоо гэж эргэлзэхэд хүргэжээ. Дээд газраас шуурхай группийг муу ажиллаж байна гэж удаа дараа зэмлэж ажлаа эрчимжүүлэхийг шаардсан тул майс өрн дахиад л нөгөө гэрчүүдтэйгээ уулзаж та нар нөгөө хүнээ дахиад олж харвуу гэж асуухад бүгд л үгүй хэцгээсэн байна. Эцэст нь майс өрн мөнөөх нандин зургаа сүүлчийн гэрчэд үзүүлэхэд яг мөн байна хэмээжээ. Тиймээс тэр залуусыг хуйлруулан цөглүүлэх үс томоохон цэнгийн зохион байгуулахаар санал гаргажээ. Гэвч дарга нар нь ийм өгөөшгөж юу байсан юм бэ гэж зөвшөөрсөнгүй. Энэхүү саналыг Улаанбаатар хотын эвлэлийн түүх хороонд хүргүүлтэл оюутан залуус намрын ургац хураалтанд урт хугацаагаар явсан. Ургацын ажиллагаа болсон учраас 10 дугаар сараас ийм арга хэмжээг манайх зохиохгүй. Хэрвээ ийм арга хэмжээ зохиоход хүрвэл манайх Монголын хүүхэд залуучуудын эвлэлийн түүх хороотой тохиролцож хийдэг. Тэдний зөвшөөрлгүйгээр ийм ажил хийхгүй гэсэн хариу өгсөн байна. Нэг өрөө майс өргөн салхинд гарах талимаараа хүн амны хэрэг гарсан төмөр замчдын байрны ойр орчмоор 2 цаг гаруй зугаалжээ. Гэтэл нөгөө эрэл болоод байсан хүнтэй төстэй нэг залуу өөдөөс нь чиглэж яваа харагджээ. Майс өрн түүнийг тосоод очтол сэжиг аваад зүгтэх маягтай цааш иргсэн байна. Тэгмэгц майс өрн хойноос нь хөөжээ. Марш тактикийн тэмцээнд нэг биш удаа амжилттай гүйж байсан тул майс өрн энэ зүгтаагаад юу бацаах вэ гэж бодоод шүглээ үлээгээд зогс гэж хашгирсан боловч мөнөөх залуу улам хурдалжээ. Майс өрн хамаг хурдаараа хөөдөл ашгүй цаанаас нь 2 залуу гарч ирээд мөнөөх зүгтэж байсан залуугийн араас хөөсөн байна. Энэ хооронд майс өрн нэгэн байгууллагын хаалгыг балбаж бараг л дайрч ороод утсаар нь шууд төвтэй холбоо барьж тусламж дууджээ. Төдөлгүй мөнөөх залуу баригдсан бөгөөд харамсалтай нь майс өрнгийн хайгаад байгаа хүн биш болох нь тогтоогджээ. Энэ залуу булаалтын хэрэгээр гарчсан өмнө нь 2 ч удаа шоронд орж байсан 30 гаруй насны архаг дээрэмчин байсан бөгөөд майс өрнтэй улаан халз тулгарсан тэр орой мань залуу нэг эмэгтэй хүний зүнхийг булаагаад зүгтэж явсан юм санаж. Төдөлгүй майс өрн залуусыг нэг дор урайлан дуудах үс тоглолт зохион байгуулахаар Монголын хүүхэд залуучуудын эвлэлийн түүх хороонд асуудал тавьсан байна. Тэгтэл тус байгууллагын дарганаар бид иймэрхүү асуудлыг толгой мэдэн шийдэх хэрэггүй. Та нар намын түүх хорооны нарийн бичгийн дарга адиад асуудал тавь, тэд шийднэ хэмээжээ. Гэвч адиад дарга тухайн үед зөвлөл холбоод улсад ажиллаар явсан байж. Харин энэ үед Монголд Чехийн шилдэг эстрад хамтлаг ирж тоглолт хийхээр болжээ. Энэхүү тоглолтыг үзэхээр залуус олноор ирэх нь ойлгомжтой байсан бөгөөд уг тоглолт Монголын үйл хүчний эвлэлийн соёлын төв ордонд болсон байна. Майс өрн байцаагч соёлын ордны даргаас зөвшөөрөл авч их танхимын орох гарах хаалга, үлгүүр, мухлаг, шат тайзны ар өнцөг болгонд энгийн хувцастай цагдаа нарыг байршуулж хяналт тавихаар болжээ. Гадаадын эстрад хамтлаг тоглох тухай гадуур зарлалт өгч, радио телевизээр сурталчилж, тус хамтлагийн том плакат зураг намрын Улаанбаатарын годомж талбайг чимж байсан тул хүмүүс тэр дундаа залуучууд ухаан жолоогийг хошуурцгаажээ. Төдөлгүй тоглолт эхлэхэд майс өрн танхим дүүрэн цугларсан хүмүүс дундаас ажиглалт хийж эхэлжээ. Тэгтэл суудлын урд хэсгийн 3 дугаар игнэнд зураач байдгийн гаргаж өгсөн ам зурагтай тун төстэй нэг залуу сууж байгаа харагджээ. Тиймээс майс өрн их танхимын хажуугийн хаалгаар сэмхэн ороод мөнөөх залуурууд өгөж очивол ам зурагтай усны тусгал шиг адилхан харагджээ. Төдөлгүй тэр мөнөөх залуугийн хажууд очоод та наашаа гараад ир асуух юм байна хэмээхэд цаадах нь эсэргүүцсэнгүй. Гэхдээ чимээгүйхэн санаа алдах шиг болжээ. Хөгжмийн уянга нүргэн хөгжиж баяссан дуу чимээг сэжигтэн үрд орхин гарч байгаагаа мэдсэнгүй. Түүний тусгай өрөөнд оруулаад бичиг баримтыг нь шалгахад хөгжимчин бүр зөвлөл холбоот улсад хөгжмийн сургууль төгссөн боловсралтай соёлтой нэгэн байж. Та хүн андуураад байх шиг байна. Химэн сэжигтэн их л тайван хэнэггүйхэн хэлэхэд майс өрн хинтээ андуурлаа гэж та хэлв. Бодвол та сайн мэдэж байгаа юм байна. Гэд түүнд ам зургаа үзүүлж та энэ хүнтэй усны тусгал шиг адилхан юм а хэмээжээ. Мань залуу ихэндээ би хүн алаагүй гэж гүрийж байсан ч сүүлдээ гიშ нартай нүүрэлтэд ирмэгцээ бузар хэрэгээ шууд л хүлээж орхисон байна. Тэрбээр хэрэг гардаг орой найз бүсгүйтэйгээ гертэн жаахан юм ууж наргиж хамт хонох гэтэл цаадхан дург үзжээ. Гэсэн ч шантарсангүй. Найз бүсгүйгээ дагуулж гараад гертээ аваачиж хонох гэтэл бас л ээлдгээр татгалзжээ. Тиймээс мань залуу тунирхаж дургуйтсан найз бүсгүйгээ орхиод өөр нэг таньдаг бүсгүй рүүгээ явжээ. Энэ үед бороо шивэрч байсан бөгөөд алуурчин залуугийн яг чанх өмнөд махлаг биетэй 40 орчим насны хүүхэн явж байгаа харагджээ. Энэ хүүхнийг хараад алуурчны дур хүсэл гів гинэл ориглоод ирсэн байна. Тэгээд түүнийг орц руугаа орохын даваан дээр нь суудаж аваад би чамайг хүсээд байна. Хоёулаа манайд очие. Энд тэр гэж эргүүлдэж эхэлсэн байна.
Ингэж байхдаа 2-3 гэрчийн нүд чихэнд өртөхийг бодоход байна эмэгтэйг их л удаан гуйж говьчсан бололтой. Сүүлдээ нөгөө эмэгтэй гэртээ явж оржээ. Гисэн чалуурчин этгээд дээр өгүүлсэн гэрчийн мэдүүлснээр ойролцоо халбан газарт орж утсаар нь чи буцаад гараад ир надад $1 байна гэж ярьсан байна. Төдөлгүй мөнөөх эмэгтэй гарч ирсэн ч мань хоёр дахиад л маргалджээ. Эцэст нь дур хүсэл нь оргилж буцаасан моног залуу хохирогч эмэгтэйг харанхуй орц руу чирж оруулаад амийг нь дарж байгаад хүчирхийлжээ. Гисэн ч эмэгтэй хүчндүүлж байхдаа амьсгал хураасан болохыг алуурчин мэдсэнгүй. Тэрээр хурцж дуусмагцаа эмэгтэйг босгох гэтэл цаадах нь огт хөдөлсөнгүй. Тиймээс тэр чигт нь орхиод явчихаж ийм л явдал болсон байна. Майс өрн байцаагч тэгтлээ шуурхайлаагүй. Зураач байдын ялуурчны ам зургийг яг адилхан гаргаагүй бол энэхүү огцом тохиолдлын эдрээдээ хэрэг хизээч илэрхгүй байх байлаа.